Хонгор минь subscribe дараарай. Өнөөдөр 70 дахь дугаар маань хүрэх чаа. Тэгээд өнөөдрийн сэдвээ залуу бит хоёр бол муужгаа. Өнөөдөр 7 дахь дугаар. Одоо яг дугаар ингээ явах тусам улам заваарч эхэлж гин гэж. Яна 8 дахь дугаар дээр бол ингэх юм байна шүү дээ. Тавл Дэшээ доошо. Би яг юунд ороод ирв? Зүг газар орсон хэсэгтээ нэгэд эргэлзээ авчлаа шүү. За, өргөлжлээ. Тэгээд сэдв бол ойлгомжтой. Муужгаа гэсэн сэдвийг бид нар өнөөдөр барьж ярих гэж байна. Тэгээд хамгийн ихний асуултыг одоо төчнөөс асууя. Тэгээ бас яг яг энэ дугаараас гол сэдв рүүгээ орохын өмнө бас нэг хүн биднээс урайлмаар байна. Ер нь орон нутагт хүмүүс тарав гидээд одоо таргун тахалт өртөд байна. Тэгэхээр миний хайртай монголчуудаа тарга үтгэ болцгой муужгаа идэ. Тий, тарга үтгэ болцгой муужгаа идэ. Өөр тахалтай болоогүй дээ. Муужгаа идэ тахал тусаж болно шүү дээ. Ямар халдварт моноклоз гэж өвчин байгаа. Ер нь бол тий. Янз бүрийн вирус авна шүү дээ. Бактери вирусын гаралтай янз бүрийн халдварууд байж болно л доо. Жишээ нь намус X-ийн үед чинь дамждаг олон төрлийн халдварууд байна шүү дээ. Жишээ нь одоо herpes ч юм уу эсвэл HPV гэдэг human papilloma вирусын халдварууд болохоор тэр бол ингээд бэлгийн үү гэдэг өвчл байгаа байхгүй. Энийг хинэттэй биш. Хомхоо долох гэдэг шиг байдаг гэж ярьдаг хүмүүс те. Мөн үстэй тэр. Ам дээр эсвэл ингээд залгуурн дээр гарцсан байх тохиолдол байдаг байхгүй. Тэгээд тийм тохиолдолд ер нь бол энэ ер нь бэлгийн хамтрагч нь бол одоо human papilloma вирустай байна да гэсэн нэг тиймэрхүү юм гаргадаг байхгүй. Тэгэхээр хамаагүй ч гэж болохгүй. Евста. Гэтэ ингээд би зүгээр ингэж нэг зүгээр жокн дээрээс л сонсч ирсэн юм л да. Али Вонг гэвэл жокн дээр тэр вирус эрэгтэй хүний биед байхаараа болохоор харцангуй гайгүй тийм амар хор хөнөөлтөй биш. Эмэгтэй хүний биед бахара хавдар цаашаа ингээд яадаг мадаг гэсэн нэг тиймэрхүү юм ярьжсэн. Гэтэ тэр бол комеди л байсан л та. Би илүү дэлгэрэнгүй яг хайж тэрийг бол үзээгүй л те. Яг хөө тэр хүүснээс хамаарсан гэхээс илүү зүгээр human papilloma гэдэг вирусын гаралтай нийтдээ 64 төрлийн өвчлөл үүсдэг. Гарн дээр жижиг үү гардаг ч юм уу те. Энэ тэнд гардаг жижиг хэмжээний урагцгүүд. Тэгэхээр нь болохоор байж байгаа хэдэн газар байршсан байдаг байхгүй. Тэгэхээр яг хүйс хамаарсан гэхээс илүүтэйгээр тухайн хүний ариун цэврээс их хамаардаг. Одоо чинь нөгөө нэг эрчүүдийг одоо нөгөө бэлэг эргэтнээ одоо юу яа гэдэг штэ. Угаа. Хоёр өөр ярьсан. За шамлаад угаагаад тэгээд ариун цэврээ сайн сахиа тэгээд сайн сахиж чаддгүй бол эсвэл ингээд илүү юу гэдэг efficient илүү цэвэр байдлах үүднээс одоо хөвч тас хаалга хийлгсэн тохиолдолд болохоор хамтрагч буюу бэлгийн хавтагч эмэгтэйгийнхаа умаа хортой хавдар үүсэх магадлалыг ихээхэн багасгадаг. Гэхдээ ер нь бол нэг туссан байлаа гэж бодоход идэх боломжтой. Гэхдээ ер нь бол нэлийн өрмөц эмчилгээ шаарддаг төвхтэй өвчлөл л тоо. За тэгэхээр хэдүүлээ бол таргун дахлаас шилжээд муужгаа идэх талаар ярьсан. Муужгаа идэх талаас яриад бас амс X-ийн үед янз бүрийн өвчлөл авах боломжтой гэдгийг та нар тайлбарлаж өглөө. Тэгээд үргэлжлээд би одоо төчнөөс нэг юм асуумаар байна л да. Яг амьдралдаа хэдэн муужгаа харсан бэ? Мэргэжлийн бус болон мэргэжлийн нөхцөл. Ажлын шаардлагаар болон ажлын бус шаардлагаар. Би ч нөгөө нэг эмэгтэйчүүд ялангуяа нөгөө нэг төрх тасаг дээр гэх юм уу гол төлөв ажиллаж байсан. Тэгэхээр ер нь бол нэг тийм тэрийг муужгаа гэж харах юм уус бодол байхгүй. Тэгээд ер нь бол яг ингээд хүмүүс л эмэгтэйчүүдээр явж байгаа хүмүүсийг ингээд амар тийм sexual ч юм уу тиймхүү байдлаар хараад байдаг. Яг үүндээ ингээд мэрэгжлийн байдалтай орохоор тэнд ер нь ямар ч тийм секс юм байдгүй л дээ. Зүгээр ингээд яг л ер нь бол нөхцөл байдал юм байгаа юм байна гэд түүн дээрээ дараагийн алхмаа яах уу гэж бодно уу гэхээс
ямар гоё юм бэ гэж хизээч юм бодохгүй л тэг. Хичнээн гоё хүүхэн байсан ч гэсэн нэрээ харж тэрийг нь бараг харж амжихгүй байж тал тэгээд бүх юм болоод өнгөрцөн байж байгаа болохоор. Тий. Тэг ер нь тооны дээ тэгээд. Юу яажсан аахгүй юу? Би тоогоо алдсан гэх юм. Ойтон байхдаа алдсан л та. Нөө 4-р курст байхдаа яг эмэгтэйчүүдийн Streptococcus, Б бүлгийн Streptococcus гэдэг ер нь бол халдварын чиглэлээр судалгаа хийгээд тэгээд судалгаа хийж авах хугацаанд Улаанбаатар хотод одоо 35-аас 47 хоногт жирэмсэн эмэгтэйчүүдэд мазакын шинжилгээ хийсэн. Тэгэхгүй арчсан шинжилгээнээс ингээд Б бүлгийн Streptococcus бактери ялгаад тэгээд тэрийг ингээд тэрнийхээ илрүүлгийг хийх зорилгоор ер нь бол их олон мууж гарсан байгаа. Зүг. Тэгээд залуу ер нь харддаг юм уу? Манай залуу ер нь харддаг юм уу? Манай сонжоо бол тэг яг оюутан байхдаа тоогоо алдсан. Би Монгол ирээд тоогоо алдсан. Европт бол тэг 2 орнд тоогоосэн чи Монгол ирээд тоогоо алдчихжээ. За кексийн үед залуу чи ер нь харддаг юм уу? Мэдээж харна штэ. Тэгээ би нэг чи хідэн ягааныг харсан тэгвэл. За тоолгод юу нэг хэцүү юм. Тэгэхээр эмэгтэй хүмүүсийн үед ийм нэг жоохон асуудал байдаг байхгүй. Одоо жишээлбэл нэг юм одоо тэр хэсэгтээ өнгө нь ямар байна мэн гэж талент харна бид нар чинь заяа. Тэг ингээ ямар шүү одоо хэлбэр нь ямар байна мэн гэж. Пүдэр мүдэр яадаг үстэй. Пүдэр мүдэр. Би чинь бүр жоохон хүүхэд байхдаа л нөгөө нэг жоохон хүүхдүүдийг нурж мурахаар угаасаа пүдэр тайлх төрөхтэйс. Яг том болоод насан турш мөрөөд бид нар чинь тойлох мэлэнд харддаг штэ. Тэгээд ингээд бас дотроо боддог байхгүй. Тэгээд сүүлд бас ингээд ягаан муужгаа зуужгаа гэж дуугаар порно үзэхээр ингээд амар хөөрхөн ийм гоё өнгөтэй мөнгөтэй байгаа л тий. Тэгээд би бас боддог байхгүй. Тэгээд яг үнэхээр тийм ягаан их байд юм болов уу? Минийх бол ягаан биш л тий. Би бас нэг юм асуумаар. Яг тэгвэл би нөгөө нэг ерөнхийдөө нэг тийм зүгээр нэг энэ бол зүгээр миний хувийнтай хэлбэрчилсэн арга гэж болно. Ямар ч шинжилгээ ухааны үндэслэлгүй зүгээр л төсөөллийн ертөнц шүү. За ингээ 3 ангилж болно. Тэ. Мужраг, тэ. Салмон ярга загс, тэ туна, шапрот. Яа би чамаагаар дагстаад авмаар санагдаад байна. Тийм үү? Аа. Тэгтээ заримдаа тэгтээ бүрдээ ингээл тэгэл нэг охинтой ч юм уу гэж мочор ургуулаад тэгэл шотлонгууд нь нефт пүү утсан загсан мэдээд байгаа. Энэ ер нь бол зарим нэг тиймтэй үнэр багтай зарим энэ юунаас шалтгаалдаг вэ? Ер нь бол хувь ярин цэврээс л ах. Гэхдээ угаасаа важина чи өөрийн гэсэн онцлог үнэртэй шүү дээ. Тий. Гэхдээ өдрөөс шалтгаалаад өөрчлөгдөг юм байж магадгүй юу? Одоо жишээ нь нөгөө овуляцийн үе юм уу ярьж байна уу? Тий, сарын тэмдгийн мөчлөгтэй холбоотойгоор ер нь олон өөрчлөлт орно шүү дээ. Тэгээд тухайн ариун цэвэр гэж байна. Та нар тэгээд түрүү яг нөгөө цинклик хэлсэн чи яг би бодлоо л тоо. Өнгө нь янз байгаад байдаг. Порн интер үзэхээр одоо тэгээд зарим нь хар бор шар ягаан те. Янз л байх юмаа гэдэг. Ямар өнгөтэй байх нь хамаатай биш ээ. Ер нь бол ямар хэлбэртэй байх нь хамаатай биш. Ер нь эмгтэй хүн ямар байхтай гоё ярагддаг. Тэгээд эрүүл байхтай л гоё ярагддаг. Yes. Энэ гоё юу юм бэ? Тэгэхээр ер нь бол тэр согтуу эмгтэй тооцохгүй байна те. Үгүй юу? Үгүй. Яа. Ирэл биш. Золоо мэн чамаг яайдаа. Хөсөд рүү явуулахаас гэхгүй. Чамаг хөсөд рүү биш сэзв. Сэтгцэн ирүүлэн судал. Очиж Чингис хаантай уулзлаа гэхгүй. Өнөр Сэмүт дээр Чингис хаантай уулзчихсан шүү дээ. Хөвтөжсэн юм уу угаасаа? Гү. Нөгөө нэг Чингис хаан хөвтөжсэн гэхгүй юу? Намайг ирж та нар нөгөө нэг паблик фигур бодоод гэсэн үнтэй. Тийм алдартай алны танил юм биш өөрийгөө Чингис хаан гэж боддог тийм хүн байсан аахгүй. Яа. Гэхдээ амар тийм хөвгөлтэй инээхэн чаашаа. Гэхдээ жоохон өрөвдмөрлөсөн л та. Өөрийгөө Чингис хаан гэж боддог. Тиймэрхүү хүмүүс. Ихэд таарчихсан. Бүртмөртэйг асууж байна. За тэгээд яг дөрөвний ярэнө эргээд орох юм бол өнгө мөнгөтэй тэр одоо хэлбэр хэмжээ эднэр чинь бол нэг чухал биш ээ. Тэгээд өгтөд өөрсдөө бас ихтгэлтэй бас сайхан байцгаагаарай. Яг үүндээ порнон дээр бол амар олон засвар орсон байгаа гэдгийг би бол мэдчихсэн л та. Гайран тэр засвар оруулаад байдаг болсон юм байна лээ. Одоо би бол яг нөгөө нэг японочдыг порн хийхтэй болохоор ингээд бэлгэрхнийг нуунд алдчихдаг штэ.
тэрийг нь бол бас нэг талаас зөв гэж бодоод байгаа байхгүй юу? Порнондоо хүртэл үү? Үгүй. Жохон имплюртэй ингээд харагдахгүй болгоцоод байна шүү дээ. Үгүй яг хөө тэр нь бол бас үзэгчдэд нэг тийм гоё юм биш л дээ. Гэхдээ бас давхарт нэг таас нь бодвол одоо хүүхдүүд чинь эцэст порно олно гэвэл ханаас олоод үзчихдэг. Хүн болгон хяналт тавих боломжгүй болцсон байгаа. Ийм үед бага насны хүүхдүүд ч юм эсвэл нөгөө охтууд нь эсвэл нөгөө банд нар нь тэрийг нь харчаад эрэгтэй хүн бол зөвхөн ингээд том эрэгтэнтэй байж ижил болох юм байна. Эсвэл нөгөө тэгэд эмэгтэйчүүд нь охтууд нь харчингуудаа эмэгтэй хүний бэлэг эрэгтэн бол ингээд ариун хүн тэгээд тийм цэвэрхэн хоёр талын бэлгийн их баг уруулан том жижиг байхсгүй наашгаа юм. Харин тийм болохоор Япон порно байгаа байхгүй юу? Тэгэнгүүт ингээд нөгөөх нь өөрсдөө сэтгэл санаагаар готордог ч юм уу эсвэл тодорхой нэг нийгэмдээ хүлээмж өргөдөх нэг хүсэл байдаг да хүн. Тэр хүлээмж өргөх хүсэлтэд ингээд дагалдаад гэх юм уу хагалгаа энэ төр хийлгдэг тэрэндээ засар оруулдаг ч юм уу тэр хүн нөхцөлөд үүсгээд байдаг. Бас нэг өөр зүйл гэвэл бас би яхаа мэдгүй л байна л да. Нэг тас эмэгтэйчүүд эрэгтэйчүүд хэмжээнд дээр анхаарад санаа зовдөг юм бол эмэгтэйчүүдэнтэй бариун байна уу бариун биш байна уу тэрэн дээр. Гэтэ бариу байгаа хэсэгтэр та нар ялгааг нь амар сайн мэдэрдэг үү? Тэгэхээр би согтоо байдаг болохоор мэдгүй л байна л да гэхгүй юу. Одоо чи хэрэг мэдэрдэг вэ? Ямар ч гэсэн орж ивэл болж байгаа. Манай нэг найз хэлсэн шин амар жок байгаа тийм. За. Надад бүх охтуудын л бариу байдаг шүү дээ. Өөрийнх нь амар томсон. Энийг үдчихэвэл чи байсан шүү. Намайг үгүй биш. Subscribe дараарай.